too. Идүүгээ хүн амны хэрэгээр шоронд ял эдэлж байгаа чулууны амар санаа гихчээр 1990-ад оны ихэнх үед Герман машин засварын газар ажилуулад тун сүрхий явжээ. Тэр зөвхөн өөрийнхөө амьдралыг өөдөн татаа зогсохгүй дөрвөн дүүгийнхээ амьдралыг давхар авч явдаг байж. Тухайн үед хамгийн бага дүү Амар бат нь амгалангийн шоронгоос дөнгөж гарч ирээд байсан бөгөөд Манер танхайдуу зан авиртайгаас гадна арх уучхаараа асман согтуу тавьж хавь ойрынхноо тарчлаадаг нэгэн байжээ. Амар санаа түүний шоронгоос гарч ирэхэд нь "За миний дүү, дахичил тэр айхтар савнд орж болдоггүй юм шүү. Одоо өөрийнхөө хүч хөдөлмөрөөр амьдрах цаг болсон. Гэхдээ би чамайг зөнд нь орхичихгүй. Миний дүү ахаасаа 1 сая төгрөг аваад 8 энтер хийж амьдралаа залхуул." Гээд түүнд 1 сая төгрөг өгчээ. Гэвч угийн залхуу бусдын хүч хөдөлмөрийг сорж амьдраад сурчсан Амар бат ахынхаа заасан замаар явсангүй. Өгсөн мөнгөөр нь өдөр шөнөгүй архитхын сацуу хавь ойрынхондоо асман согтуу тавиад амар заяа үзүүлсэнгүй. Тэрж байтугай ах амар сайхныхаа машин засварын газар согтуу хурж ирээд машин засч байсан нэг залууг заамдаж аваад "Би танай айзан амар сайхны төрсөн дүү байна. Эндээс би нэг машин унаж явах хэрэгтэй. Надад машин өгөхгүй бол алан шүү." гэж занал хийлээд түүгээр нэг машин гаргуулж аваад унаад давхижээ. Гэвч машин барих нь байтугай өөрийгөө ч авч явах тэнхэлгүй болтлоо согтсон Амар бат ердөө ганцхан километр газар яваад л мөнөөх машиныг гэрлийн шом өргүүлж яаран болгож орхижээ. Ингээд бөөн асуудал игдэж ах амар сайхан нь хүний машин эвдэлсэн хэрэгт унах нь тэр. Гэхдээ тэр дүүгээ цагдаад барьж өгсөнгүй. Харин ч бүр түүний эвдэлсэн машиныг чадах ятгаараа засч сэлбээд бусдыг хохирлгүй болгожээ. Нэгэнт буруу замаар будаа тээж сэтгэлээ болонгортуулсан хүнийг засч залруулж авах үнэхээр хэцүү байдаг бололтой. Амар сайхан энэ удаад дүүдээ ихэд гомдсон байдалтай. "Чи миний сэтгэл рүү 2 удаа ус цацлаа. Одоо би чамд дахиж санаа тавьж чадахгүй. Хөлөөрөө толгой хийнү, толгойгоороо хөл хийнү өөрөө мэд" хэмээжээ. Энэ цагаас хойш угийн дотор тамиртай Амар бат түүнд өсгөнзөн санаж эхэлсэн байна. Заримдаа тэр амар сайхныг эцгүй хойгоор гэрт нь явж очоод эхнэрт нь "Надад мөнгө хэрэгтэй байна. Та нар намайг харж үзэх ёстой." Ингэх зэрэгээр гомдол мэдүүлж байгаад архины мөнгө авч явдаг болж. Нэг өдөр амар сайхны гэртээ байж байтал Амар бат шал согтуу ирээд "Чи юм уу яахаараа намайг дандаа ад үзэж байдаг юм бэ? Чамтай алалцсан" гэд өөдөөсөндөө арчээ. Энэ үед амар сайхан согтуу дүүгээ номхруулахын тулд хажуудаа байсан машины арматур төмөрийг шүүрч аваад толгой руу зогтол Амар бат салбас хийгээд доош унсан байна. Гэвч тэр дахин босч ирсэнгүй. Амар сайхан ч дүүгээ алчхан чинээс сансангүй. Тиймээс тэр хинт ч мэдгэлгүйгээр хашаандаа газар ухаад Амар батын цогцыг болж орхижээ. Хин нэгэн сэжиг ахуулахгүй тулд дүүгийнхээ цогцыг болсон газарт төмсний үр суулгах гач мартсангүй. Тэгтэл жилийн дараа тэр газар нь хачин гой төмс ургасан байгаа юм. Нэг ёсондоо засаршгүй гэмт хэрэгтэн Амар батын цогцоос сайхан бордоо болсон хэрэг. Дээхэн үед хужаанууд хүнсний ногоо тарихтаа хүний ялгацаар борддог байсан гэдэг. Үүнтэй уялдуулж нэг түүх хөөрний. Сэлэнгийн сав газар насаараа ногоо тарьж амьдарсан цагаан далай химээ хужаа нэг өдөр төрсөн ганц хүү далай жаргалдаа хандаж. Ямарваа хүнд бэлэн загас өгснөөс загас барих аргыг нь зааж өгсөн нь дээр байдаг юм. Чи харн ялхаасаа бэлэн юм амрууга хийж өслөө. Одоо өөрөө сэтгэх цаг болсон. Нас чинь 16 хүрлээ. Ногоо тарьж сурах хэрэгтэй. Гэхдээ би чамд зааж өгөхгүй. Чи өөрөө тарина гэж хэлээд түүнд бага хэмжээний газар зааж өгөхөөс гадна тариалах үрийг нь ч бас өгчээ. Тэрхүү газар нь яг гэрийнх нь гадаа байх бөгөөд хажууд нь данжаад өөрөө бас газар авч нэгэн зэрэг ногоо тарихаар болжээ. Ингээд хин хин нь ажилдаа орцгоов. Зэрлэг зулгаах, үр суулгах, услага хийх гээд бүхий л ажил яг л ёс журмын дагуу явагдав. Далай жаргал хүү өдөр болгон ногоогоо услана. Данжаад ч мөн өдөр бүр услана. Гэтэл сарын дараа гэхэд данжаадын тариалсан газар жигтэйхэн сайхан ургаж далай жаргалын газар олигтой ургасангүй. Энэ усалгаанд л их учир байна гэж далай жаргал дотроо боджээ. Данжаад нэг өдөр хүүгээ дуудаж "Чиний газар яагаад олигтой ургахгүй байна вэ? Наад толгойгоо ажилуул. Хэрвээ надаар заалгачих юм бол чи цаашид олигтой ногооч болохгүй." Гэхэд хүүн "Танд нэг нууц өвдөс байна. Яг л таних шиг услаад байхад минийх яагаад олигтой ургахгүй байгаа нь сонирн байна. Гэвч би танаар заалгахгүй энэ аргыг толгойгоороо сэтгэнэ" хэмээжээ. Тэгээд тэр эцгийнхээ ногоо тарьж буй бүх үйл ажиллагааг нэг бүрчлэн тандахаар шийджээ. Яаж ногоо тарихыг нь өдөржингөө ажиглаад олигтой зүйл мэдэрсэнгүй. Шөнийн цагаар л янз бүрийн юм хийгээд байна гэж ойлгоод шөн тандахаар болов. Тэгээд унтсан хүний дүр эсгээд хөлхөрч гарчээ.
Гэтэл Данжаад шөндөл болмогц шаахайгаа углаад гараад явчихан тэр. Далай жаргал шавар тагсны цонхоор симхэн ажиглав. Данжаад Томгэчийн хумбгар хурцээ шүүрч авснаа жорлонгийн зүг явж тавцандаа тулах шахсан баас шээснээс хумбгар хурцээрээ хутгаж аван тарьж буй ногоороо хит хит цацчгаад цааш зүгэлжээ. Энэ үед далай жаргал бушуухан орондоо орж худлаа хөрхирч гарчээ. Данжаадын нууц ердөөл энэ байлаа. Тэрбээр ногоогоо бордохын тулд жорлонгооч сэлбэж ухдаггүй байсан бөгөөд жорлон жилийн жилд баас шээсээр арвин бараг л тавцандаа шүргэх алдан байдаг байж. Аав яагаад жорлонгоо сэлбдэггүй байсан нь одоо л ойлгоглоо гэж далай жаргал дотроо бодоод маргааш өглөө нь эцэгтэй хандаж. Ногоог дандаа услах дими юм байна. Их усалснаар ургадаггүй бололтой. Харин жорлонгийн баас шээснээс хийгээд байвал ургаж мэдэх юм шүү. Ингээд Данжаад учиргүй баярлаж. Яг зөв. Чи үнэхээр ухаантай хүүхэд байна. Үхэр Монголын үр сад биш хан үндэсний их хөвгүүн байна. Энэ байдлаараа чи хол явна. Ингээд духан дээр нь үнссэн гэдэг. Энэ цагаас хойш Данжаад нэг их удаагүй бөгөөд харин хүү далай жаргал нь дархан сэлэнгийн сав газрыг дөргиосон тариаланч болсон билээ. Үүн дээр өгүүлсэн амар сайхан дүүгийнхээ зогцоор төмөс бордоод сүрхий тариаланч болох шахсан байгаа юм. Гэвч мань нэрийн үйлцэн хүн амины хэрэг тун ядах юмгүй илэрсэн бөгөөд нэг л сайхан нартай өдөр цагдаа нар төмс тариалсан газрыг нь ухаж дөнхөөд Амар Батын ялзарч муудсан цогцыг гаргаж иржээ. Амар сайхан энэ хэрэгтэй 20 жилийн ял авсан бөгөөд түүнд ухаан муутай дүүн үнэхээр гай болсон байна. Долгоор дулам сүрэн хоёр зулайгаа гიშгэж төрсөн эгч дөөс. Тэд одоо 60 хол гарсан. Эгч долгоор нь хотод хар залуугаараа орж ирээд эсхий гутлын үйлдвэрт олон жил удаарныг хийж явсан. Ажилдаа зүтгэж 7-8 дугаар 5 жилийн гавшгаачаар тодорч улсаас 2 өрөө байраар шагнуулж явсан удаатай. Удаарныг долгоор үйлдвэрт ажиллаж байх хугацаанд халамжтай сайн хань ижилтэй 30 нилээд гарсан хойноо гэр бүл болсон боловч түүнд үр хүүхэд заяасангүй. Түүний нөхөр Дэмбэ арьс ширний үйлдвэрт насаараа засварчин хийсэн нэгэн. Тэд нэг гэрт орсноос хойш 3 жилийн дараа Дэмбэ үйлдвэрийн ослоор ертөнцийн өмнөх босыг үзснээр долгоор гав ганцаараа үлдсэн амьдралаа өнгөрөөх болжээ. Харин түүний дүү дулам сүрнэн төрсөн нутагтаа мал маллаж байгаад сумынхаа нэг тогтой айлын бэр болж ганц хүү төрүүлжээ. Хүүг 5 нас хүрэхэд дулам сүрнгийн нөхөр сэтгэл буруулж Зэрэгэлдээ аймгийн хүүхэнтэй гэрлэж эхнэр хүү хоёроо өөрт орхисон байна. Бэлэвсэн хоцорсон дулам сүрэн төдөлгүй хідэн балаа зарж мөнгө болгоод хүүхэдтэйгээ хотод шилжин иржээ. Хотод ирсэн даруйда айлын хашаа хөлсөн 1 жил хэртэй болсон авч хөдөөний хүүхэн олигтой ажил төрөл хийж чадалгүй баггүй зутарчээ. Түүнд сургууль цэцэрлэгт цэвэрлэгч хийхээс өөр ажил олдсонгүй. Цалин өндөртэй боломжийн ажил олдох боловч хүүг нь харах хүн байсангүй учраас тэрбээр төрсэн эгчтэй ханджээ. Долгоор газар дээрх ганц дүүгээ өрөвдөж бас хань татсаар гэртээ авчирсан байдаг. Дүү нэгчинхэн өрөвч нинжин сэтгэлд гүнээ талархаад хүүгийнхээ хамтаар тэдний нэг өрөөнд тухалжээ. Долгоор танил талаараа хөөцөлтөн байж дулам сүрэнг арх пивний компанид нэрваар зөвтгүүлж хүү цог гэрлийг нь дунд сургууль төгсөл нь анхаарал халамж тавьж байлаа. Төдөлгүй цог гэрэл 10 дугаар ангиа төгсч сургууль соёлын бараа хөөлгүй өөрийн хүсэлтээр цэрэгт морджээ. Нүд ирэмхийн зуур 2 жил өнгөрч цог гэрэл хэлийн цэрэгт алба хааж ирээд гэрийн мухар сахих болов. Ажил төрөлгүй майнер үеийнхээ дэггүй залуустай нийлж арх дарс эргүүлж ээжийнхээ болон нагц ихчийнхээ сэтгэлийг зовоох нь ихсээд ирж. Тиймээс долгоор зээдүүгээ нэгэн барилгын компанид ажилд оруулсан байна. Гэвч цог гэрэл ажилд орсноос хойш арх уух нь ихссэн авч азар ээж нагц ихч хоёртоо азаргалаад байхгүй нь олзуур хууштай. Удалгүй долгоор дулам сүрэн хоёрын ажиллаж байсан үйлдвэр хаалгаа барьж тэд зах зээлийн нийгэмд ёстой нэг бор зүрхээрээ амьдрахаас өөр арга байсангүй. Гэхдээ л долгоор 8 нэрийн дэлгүүр ажилуулан хэдэн төгрөгөөр төрсөн дүүгээ хүүтэнд тэжээгээд байж. Сүүлдээ эгч долгоор нь цог гэрэлд хандаж чамаас би мөнгө гуйхгүй харин чи орон гэртээ болж амьдралаа бод гэх болжээ. Энэ үг дулам сүрэнгийн зүрх рүү зүгээр хатгах шиг болдог байв. Учир нь мань хүүхэн эгчийнхээ байрыг яаж ганц хүүдээ үлдээх талаар тунгааж суудаг байтал эгч нь хүүг нь хөөж тууж байдаг хэмээн гомдоно. Үүний хажуугаар дулам сүрэнгийн найз авгай хүүхнүүд уулзах тоолондоо л танай хүүч азтай юм аа, бэлэн байртай ингэж атаархдаг байжээ. Энэ үеэс эхлэн төрсөн эгчдүү хоёр авгайн хооронд хэрүүл уруул тасрахгүй, эв найрамдлын герт мөнхийн зөрчилдөөн бий болсноор 10-аад жил өнгөрчээ. Долгоор хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтэж биеэ эмчлүүлэхэд дулам сүрэн гаднаа их санаа зовж байгаа хүний дүр эсгэх авч дотроо тэнэг хөгшин удахгүй нүд анаасаа
гэж залбирдаг болжээ. Тэгээд энэхүү бодлоо нэг өдөр хүүдээ хилтэл цог гэрэлж ихтэйхэн уурлаж "Та ч хүний ач тусыг мэддэггүй ямар муухай сэтгэлтэй хүн бэ? Дахин энэ тухай яриул ичид хэлнэ шүү" гэж анхааруулсан байна. Удалгүй цог гэрэл нэг бүсгүй гэртээ дагуулж ирдэг болсон ба тэр бүсгүйтэйгээ гэрлэх тухайга ээж эгч хоёртоо дуулгажээ. Үүнийг сонссон эгч нь баярлаж "Залуу ус нэг дороо оруулахгүй яах вэ? Дулам сүрэн бид хоёр нэг өрөөндөө орчихно. Та хоёр өөрийн гэсэн гэр оронтой болтлоо манай нэг өрөөнд амьдр" гэж хэлснээр тэд дөрвөл амьдрах болжээ. Харин дулам сүрэнд бэрн овоо шуналтай хүүхэд шиг санагдсан тул байр савны тухай яриа өдөж байснаа нэг өдөр өөрийн нүгэл бодлоо зүрх алдан байж хэлжээ. Тэгтэл бэрийнх нь нүд сэргэж ирээд "Нэрэ тийм шүү, хоёулаа яавал зохилтой вэ?" гээд шууд л өлгөөд авхан тэр. Энэ ярианаас хойш хадам бэр хоёр долгор авгаа хэрхэн игүүтгэх тухай л ярьдаг болжээ. Хамгийн гол нь тэдэнд хориг саад болох хүн бол цог гэрэл. Тиймээс хүүг эзгүй хооронд дулам сүрэнгийн хоолнд хор хийхээр тохиролцжээ. Тэр үед дулам сүрэн зүрхний тусаалга эм цагаар удаг байж түүний тусаалга эмний оронд цагаан цуу буюу уксус хийж тавихтаа хатан бэр хоёр өчөөхөнч сэтгэл эмзэглсэнгүй. Гэвч долохоор урт наслах хувьтай нэгэн ажээ. Тусаалга эм уух гэж байгаад алдаж гарн дээрээ асгаснаар бөөн хэрэг мандсан байна. Эмний шилэнд үлдсэн уксусыг авч шинжлүүлж үзвэл юу болох нь мэдэгдээд зогсохгүй дулам сүрэн бэр нацагмаа хоёр амархан улайж үйлцсэн хэрэгэ хүлээжээ. Долгор өөрийг нь хөнөөх гэсэн төрсөн дүүгээ гэрээсээ хөөсөн болоо цог гэрэл эхнэрээсээ тэр даруйдаа салсан байна. Мянсан 1968 онд гарсан энэхүү хүн амны хэрэг жижиг гэхэд өчүүхэн жижиг зүйлээс үүджээ. Ердөөл ах トゥ хоёр мөрийтэй хүзэр тоглоод дүүн ахыгаа хочсноос болж буу шийдэн мөхөл хагцал болоод явчихж. 30 гаруй насны гиндэнгийн Төмөрбат нь гэр бүлгүй ганцаараа тул ах Төмөр хуйгийнхаа хаяа хатвчийг бараадаж ам зуудаг байж. Гэхдээ тэр арайч ахынхаа гэрийн хатвчанд биш өөрийн гисэн дөрвөн хаантай гэртээ хідэн малтай. 1968 оны 5 дугаар сарын 1 орой Төмөрбат сурсан зангаараа ах Төмөр хуйгаандаа орж мөрийтэй тоглосон байна. Энэ үед Төмөр хуйгийн эхнэр Цэрэнлан бас тогложээ. Төмөрбат төлөхгүй эхнэр нөхөр хоёрыг ээж дараалан хожиж тухайн үеийн ханшаар бол 100 гаруй төгрөгийг нь халаасалж өргөжээ. Гэхдээ тэр хамаг мөнгийг нь зүгээр нэг өвөртөлчихсэнгүй. Жаахан халамцуу байсныг ч хэлэхүү ах бэргэн эгч хоёртоо агсрах шинжтэй болж мод гүйн гэж энийг хэлдэг юм. Та нар мос намайг хөзрөөр байх хойд алуу гарч барахгүй. Юу нь юу гарч барахгүй. Би бол та нарыг бодвол тусгай хүн. Гэх зэрэгээр хор шарыг нь малтжээ. Тэгээд гэртээ орж унтахаар гарсан байна. Харин хэдхэн хормын дараа түүний дөрвөн хантай гэрт буун дуу тас хийжээ. Шүүх хэмнэлийн дүгнэлтээр хохирогч тухандаа ойрхоноос буудуулж амь насаа алдсан гэж онош гарсан бөгөөд хэргийн газар үзлэг хийхэд уг хүн амны хэргийг хэн үйлснэ нь ойлгомжгүй. Эд мөрийн баримтгээд гарт баригдаж нүдэнд харагдахаар зүйл олдсонгүй. Буудсан сумны хонгой нь ор мөргүй алга болсныг бодоход алуурчин итгээд ганцхан сумаар сурмгай гихчийн тулгаж байгаад буудсан болох нь ойлгогджээ. Энэ хэргийн талаар талигач Төмөрбатын ах Төмөр хуйгаас тодруулахад "Дүү маань хэрэг гардаг орой манайд хөзөр тоглож байгаад шөнийн 24 цагийн үед унтахаар гэртээ орсон. Нэг их удалгүй буун дуу тас хийж морин төвөргөөн гарсан. Гаднаас хин нэгэн үл таних хүн ирээд дүүг маань буудчихлаа" гэж мэдүүлсэн байна. Талигаачд өс сансан хин нэгэн буудвуу эсвэл ойрын хамаатан садан буудвуу гэдгийг цагдаагийн ахмад гунгааж олж тогтоохыг хичээжээ. Уг нь түүнийг амиа хорлсон байж магадгүй гэж таамагласан ч ах Төмөр хуйгийнх нь буун дуу тас хийж морин төвөргөөн гарсан гэх мэдүүлэг өөрчилж өргөжээ. Төлөөлөгч гунгааж авах хавтас тэргийг дахин ягталж уншихад талигаачийн ах Төмөр хуйгийн ганц хүү болох лавг цоодлын мэдүүлэг цаанаа нэг л зүйл нууж хаагаад байгааг илтгэжээ. Тэр мэдүүлэгтээ Төмөрбат ахыг манайхаас гарч явсны дараахан аав ширээн дээр асаалттай байсан лааг үлээж унтраагаад орондоо ороод хэвтшиг болсон. Тэгтэл удалгүй орны толгоогоос нэг юм аваад гарах шиг санагдсан. Би унтах гэж зөрөмөглөж байсан учраас юу авч гарсныг сайн мэдэхгүй байна. Намайг өглөө босоход аав гэртээ хоноогүй юм шиг байсан. Гэхдээ үүрээр адуундаа явсан ч байж мэднэ л дээ. Төмөрбат ахад буу байхгүй. Харин аав бол буутай. Төмөрбат ахыг алуулчихлаа гэдгийг би өглөө босоод л мэдсэн хэмээжээ. Төмөр хуйгийнхаас 500-аад метрийн зайд байсан Бадарч хэмээх айлд ажлын хэсгийнхэн очиж гэрийн эзнээс хэргийн талаар тодруулахад шүн дундаас хойш байха манай гэрийн хойгоор морин туурай бижигнээд явчихсан. Тэр чимээнээр би сэрсэн. Харин тэр буун дууг бол би огт сонсоогүй юм байна. Энэ хэргийг хэн үйлснийг ёстой мэдэхгүй. Миний толгойш хүрэхгүй юм байна хэмээжээ. Цагдаагийн ахмад гунгааж аваа гэрч Бадарч болон Төмөр хуйгийн хүү лавг цоодлын мэдүүлгийг олон талаас нь эргэцүүлэн боджээ.
Буун дуу сонсоогүй байтлаа морин төвөргөөнөөс ирсэн гих Бадарчин гэрээ. Аав орны толгойгоос нэг юм аваад гарах шиг болсон гих лавг цоодлын мэдүүлэг зэрэгээс үзэхэд энэ 3 гэрийн дунд ямар нэгэн далд нууц байгааг гадарлжээ. Ингээд өөрийн бодол өөртөө зөв гихчээр төмөр хуйг түүний эхнэр Цэрэн лам нарыг уг хэрэгт холбогдуулан шалгахаар шийдсэн байна. Гунгаажав 1970 оны 4-р сарын сүүлээр энэ хэргийн талаар газар дээр нь зөвлөгөө өгөөч хэмээн улсын цагдан сэргийлэх газрын даргад хүсэлт тавьснаар 7 хоногийн дараа эрүүгийн урдаа барьдаг чекистүүдийн нэг Хурандаа Чулуунбат ирж дээр хэрэгтэй сайтар танилцаж үзээд зарим зүйлээр заавар зөвлөгөө өгсөн байна. Ахмад Гунгаажав Хурандаа Чулуунбатыг дагуулж тус сумын иргэдтэй уулзаж дээр хүчээр битүүлэг алхахын талаар янз бүрийн таамаглал сонсч зохих ёсны дүн шинжилгээ хийжээ. Энэ бүгдийн дараа Хурандаа Чулуунбат төмөр хуйг Цэрэн лам хоёр ихээхэн сэжигтэй хүмүүс байна. Тэд их айж имэж байгаа нь ажиглагдлаа. Чиний дэвшүүлсэн санаа зөв. Тэднийг баривчлан шалгах нь зүйтэй. Ингэж зөвлөөд хот руу буцжээ. Төдөлгүй Гунгаажав төмөр хуйг Цэрэн лам хоёрыг баривчлан байцаажээ. Хамгийн гол нь өдий хүртэл хинч эхнэр нөхөр хоёрыг уг хэрэгт хартаж байгаагүй болохоор тус нутгийнхан ёстой л эвэртэй тулаа үтсэн мэт гайхацгаажээ. Ингээвч төмөр хуйг тийм ч амархан хэрэгээ хүлээж гисэнгүй. Цэрэн лам болохоор би юу ч мэдэхгүй. Ах トゥ хоёрын хоорондын асуудал надад хамаагүй. Би тэр даруйдаа унтаад өгсөн. Өглөөс ирсэн чинь төмөр бат хин нэгэнд буудуулаад өгчихсэн байсан. Ингэхээс өөр үг хэлсэнгүй. Эцэст нь Гунгаажав төмөр хуйгийн хүү лавг цоодлыг дахин байцааж ах чинь нас бардаг шөнө аав чинь лаага унтраагаад хэр удаж байгаад орж ирсэн бэ? Ингэж асуухад би тэр үед нойрон дундаа байсан. Хин нэгэн хүн гэрт ороод ирэх шиг болохоор нь би хинбэ гэж асуусан. Би байна гэх нь аавын дуу мөн шиг байсан хэмээжээ. Тиймээс Гунгаажав 10-аад хүнийг төмөр хуйгийн хамтаар дуу хоолойны таниулга хийхэд лавг цоодол аавынхаа дууг далдаас сонсоод энэ манай аавын дуу мөн байна, харин бусд нь биш гэж нотолжээ. Мөн түүний мэдүүлсэн тэр шөнө төмөр бат ах манайд тоглож байгаад гарахтаа дээлээ нүмгэн нөмөрсөн. Аавын бууг авч гараагүй. Ахад өөрт нь буу огт байхгүй. Ингэснийг нь ч дахин ягталжээ. Лавг цоодлын хамгийн анхаарал татсан мэдүүлэг гэвэл төмөр бат ахыг нас барсан тэр орой би халтар морой гэртээ ойрхон газар аргамжсан юм. Тэгээд өглөө босоод гарсан чинь миний аргамжаатай морь алга болсон байсан. Хайгаад явсан чинь аргамжаагаа тастаад холдоод явчихсан байсан. Халтар морь маань тэр үед үргэмтгий янзтай сэртэлцээд байсан. Бас нэгэн сонин гэвэл манай гэрийн гадна үүдэнд дэвсдэг азар хэд тасраад хээр хөвтөж байсан хэмээжээ. Ахмад Гунгаажав өмнө нь огт яригдаагүй энэ мэдүүлгийн дагуу наривчлан шалгатал төмөр хуйг аргамжаатай морины сүүлнээс үүдэндээ дэвсдэг азгаа чиргүүлж үргээгээд хий хоосон морин төвөргөөн гаргасан болох нь тогтоогджээ. Тэгээд тэр хэрэгээ далдлахын тулд тэр шөндөө сумын төв орж таньдаг айлдаа очиж архицсан байгаа юм. Харин маргааш өглөө нь болсон хэргийн талаар анх сонсч байгаа мэт аяглаж удлаа уйлж хайлан морины хурдаар давхин иржээ. Амхандаа хэрэг гардаг шөнө гэртээ хоноогүй хүн болж жүжиглэх маягаар явган зайл гаргасан ч энэ нь нэмэр болсонгүй. Жижиг гэхэд өчүүхэн жижиг байдаг л нэг мөө хөзрийн мөрийнөөс болж дүүгээ хөнөөс нь төмөр хуйг хүн амины хэрэгээс мултрах гэж янз бүрийн арга хэрэгэлсэн боловч хийсэн хэрэг нь хөдөлхийн аргагүй баримтаар нотлогдсноор төд удалгүй балмад хэрэгээ хүлээсэн байна.